За өнөөдрийн бичлэг дээр мөнгөний ухаан номын гол санааг товчлон ярих болно. Олон улсын бестселлер ном байгаа. Тэгээ номын зохиолч бол өөрөө яг бизнесийн салбараас 2 удаа шилдэг зохиолчийн шагналыг авч ирсэн. Ер нь бол чанартай ном бичдэг гэдгээр олон улсад алдартай ийм зохиолчийн бичсэн ном байгаа. За мөнгөний ухаан номын ерөнхийдөө гол санаа бол миний ойлгосноор одоо хүний амьдралд бол хамгийн чухал 2 зүйл байдаг юм. Тэр нь нэг нь эрүүл мэнд, нөгөөх нь болохоор санхүү. Энэ хоёр маш чухал юм байна. Тэгэд хүн төрлийн эрхтний түүхийг хараад үзэх юм бол эрүүл мэндийн салбар бол хангалттай тасралтгүйгээр хөгжсөн байгаа мэн л та хүмүүсийн дундаж наслалт уртсаж जैन. За эдгэх шгшгүй гэж хэлэгдэжсэн олон өвчнийг эдгээдэг болж гин гих мэтчлэнгээ. Харин санхүүгийн салбарыг хараад үзэх юм бол яг макро түвшинд дэлхийн улс орнууд ч юм уу хөгжөөд байгаа боловч хувь хүнлөө өнгийгөө харах юм бол хувь хүний одоо ингээд санхүү бол сайжирж байгаа юм бол харагдахгүй байгаа гинэ. За үүний шалтгаан бол бид нэр мөнгийг харахтаа бол мөнгө гэдэг бол нэг математик, томьёо тий одоо мөнгөний талаар бичсэн ном зохиолыг уншаад үзэх юм бол за та одоо орлогынхаа 10%-ийг хадгалж гэдэг юм уу? Аль эсвэл хөрөнгө оруулаа, хувьцаа аваад хувьцааны чинь үн буурсан ч гэсэн тэрийгэ зарлахгүйгээр хадгалаа. Урт хугацаанд хадгалах юм бол өгөөж өгнө. Гэх мэтчлэнгээр ингээд томьёо ингээд заагаад идэг. Тэгээд тэр томьёог нь ойлгоод яг томьёогийнхын дагуу ажиллах юм бол ингээд санхүү эрхлөө хүрнэ гэж ойлгодог гинэ. Харин мөнгөний ухаан дээр бол санхүүгийн ертөнцид бол ялангуяа хувь хүн өөрөө санхүүгээ удирдах амжилттай байхын тулд биднэрт оюуны чадамж нь IQ биш сэтгэл зүйн чадамж маш их хэрэгтэй. Яагаад гэвэл бид нэр бүгдээрээ л одоо орлогынхаа 10%-ийг хадгалах ёстой. Нөгөө хувьцааны үн буурсан ч гэсэн хувьцаагаа зарахгүй байх ёстой гэдгийг бүгдээрээ мэднэ. Гэхдээ энийг хэрэгжүүлж чадахгүй байгаагийн шалтгаан бол тэрийг мэдэхгүйдээ ч юм уу оюуны чадамж муутайгаасаа биш. Эсвэргээр сэтгэл зүйн чадамж буюу одоо төвчээртэй байх ч юм уу одоо хүмүүс сандралж исэн ч гэсэн дагаж намирахгүй байх мөн одоо хууль бусаар илүү их мөнгө олох боломжтой үед ёс зүйтэй байх гэх мэтчлэнгээр ингээд тэр санхүүгээ удирдах санхүүгийн амжилт гаргахын тулд биднэрт чинь оюуны чадамж IQ-гээс илүү EQ сэтгэл зүйн чадамж илүү чухал байдаг юм а. Тэгэхээр та өөрөө санхүү дээрээ амжилт гаргахыг хүсвэл томьёотой зууралтахаас илүүгээр сэтгэл зүй буюу мөнгөний сэтгэл зүй мөнгөний ухаанаа илүү сайжруулах ёстой гэдэг нь энэ номын гол санаагаа. Тэгээд номын зохиолч маань бол 20 бүлэгт энэ мөнгөний ухааны талаар мөнгийг яаж удирдах юм бэ гэдэг талаар 20 бүлэгт бичсэн байдаг. Тэгээд өнөөдрийн бичлэг дээр бол энэ 20-ыг нь жоохон төстэй утгатайгаануудаар нь багцлаад за хамгийн чухал гэж үзэж байгаа 5 зүйлийг нь ярилцах болно. За нэгдүгээрт бол энэ номон дээр хуримтлалыг бүр маш чухалчилж авч үзчихлээ. Одоо хадгаламж хуримтлал бол бүр зайшгүй байх ёстой бөгөөд номын зохиолч өөрөө ч гэсэн орлогынхаа 20%-ийг бол тогтмол хадгалдаг. За тэгээд бэлэн мөнгөний хадгаламж гэдэг бол санхүүгийн хувьд бол хүчил төрөгчтэй адилхан зайшгүй байх ёстой бөгөөд хамгийн чухал зүйлсүүдийн нэгэ гэсэн байлээ. За ингэж одоо хуримтлалыг те хуримтлал чинь бол одоо хадгаламжийн хүү маш бага учраас энд мөнгөө зүгээр ингээ хадгалсны оронд хөрөнгө оруулах хэрэгтэй, янз бүрийн юм болгож эргэлдүүлэх хэрэгтэй. Зүгээр ингээ хадгалах нь бол мөнгөө өхүүлж байгаа хэрэгээ гэж ярьдэн штэ тий. Харин энэ ном дээр хуримтлал гэдэг маш чухал зүйлээ гэж хэлж байгаагийн шалтгаан нь болохоор мөнгө гэдэг чинь нөгөө томьёо биш ээ. Мөнгө гэдэг чинь хүний сэтгэл зүй учраас хуримтлал гэдэг бол та өөрийнхөө одоо бид нар чинь ингээд санхүүгийн талаар бол ингээд зөвхөн онлын мэдлэг бол хүн болоход дүүрэн байгаа штэ тий. Яаж баяжих юм бэ гэдэг талаар бүгдээрээ мэднэ. Баяжихын тулд яах ёстой юм бэ гэдэг супер төлөвлөгөөч гэсэн хүн болгон гаргаж чаддаг. Тэгтэл тэр төлөвлөгөөнийхөө дагуу хэрэгжүүлж чадахгүй байгаагийн шалтгаан бол ямар нэгэн асуудал үүсгэхэд хүний анхдагч хэрэгцээнд нь ямар нэгэн асуудал үүсээд эхлэх юм бол хүн өөрөө сэтгэл зүгээрээ тайван байж чадахгүй санаа зовсноосоо болоод буруу шийдвэрүүд гаргаад төлөвлөгөөнөөсөө ницаад байгаа. Нөгөө амьдралд алгадуулна гэж ярьдаг юм байлээ шүү дээ. Тэгтэл эсвэргээрээ танд бэлэн мөнгөний хадгаламж байгаад таны энэ одоо гаргацсан байгаа төлөвлөгөө чинь хэрвээ биелэхгүй байсан ч гэсэн таны анхдагч хэрэгцээнд аюул учрахгүй гэсэн одоо хуримтлал хадгаламж байгаа тохиолдолд хүн эрүүл ухаанаар сэтгэж тайван шүн ингээд сайхан амарч чаддаг юм аа л да. Харин тийм бэлэн мөнгөний хадгаламж байхгүй. Миний гаргасан энэ баяжих төлөвлөгөө маань биелэх ёстой. Энэ биелэхгүй л бол би одоо ингээд надад үлдэх юм байхгүй гэсэн ийм эрсдэлтэй тохиолдолд хүн тэр төлөвлөгөөнийхөө дагуу амьдрч чаддаггүй юм байна. За дээрэс нь ингээд төлөвлөгөөгөө гаргацсан тий одоо энэ сар ингээд эх сар ингээд эх жил ингээд гэдэг юм ингээд яг ийм хатуу төлөвлөгөө гаргачихсан байтал хүний амьдрал чинь нөгөө нэг юу ч тохиолдож болно шүү дээ тий гинт янз бүрийн мөнгөний хэрэгцээ үүсэж магадгүй. Тэгээд ингээд төлөвлөгөөгөө ягштал биелүүлэн явж ил гинт амьдралд нь нэг асуудал үүсэх юм бол нөгөө төлөвлөгөө нь ингээд нураад идэх юм байна. Тийм учраас нөгөө баяжих супер урт хугацааныхаа төлөвлөгөөг биелүүлэхийн тулд ч гэсэн буруу янз бүрийн шийдвэр гаргахгүй байхын тулд ч гэсэн
бэлэн мөнгөний хадгаламж бол хүнд зайлшгүй байх хэрэгтэй бөгөөд энэ бэлэн мөнгөний хадгаламж гэдэг чинь та өөрөө хийсээр л байх боломж. За мөн санаа амар бүтэн ойртой унтах боломж. За мөн ямар нэгэн гинтийн эрсдэл гараад ирэхэд тэр эрсдлийг давах боломж шүү. Тиймээс мөнгө гэдэг бол сэтгэл зүйн асуудал учраас та бэлэн мөнгөний хадгаламжтай байснараа эрүүл ухаанаа алдахгүй. Энэ бол нэгдүгээр маш чухал зүйл гэж онцгойлсон байлээ. Хоёрдугаарт бол баяжих болон баянаараа үлдэх гэдэг хоёр өөр ойлголт байгаа гэдгийг ойлгох ёстой гэсэн мэлээ. Тэгээ номын зохиолч маань таны зорилго чинь зүгээр нэг баяжих биш, баянаараа үлдэх, тогтож амьд үлдэх гэсэн тийм зорилготой байх ёстой гинэ. Тэгээ номын зохиолч маань өөрөө санхүүгийн амжилтыг бол тодорхойлохдоо тогтож үлдэх, амьд үлдэх, эцсээ хүртэл баянаараа үлдэх гэж тодорхойлсон байлээ. Тэгэд энэ ном дээр маш олон ийм одоо хүмүүсийн яг бодит санхүүтэй холбоотой олон түүх байгаа хгүй. Санхүүгийн амжилт гаргасан, бүтлгүүцэн гэх мэтчлэнгээр хүмүүсийн маш олон бодит кейсүүд байгаа. Тэгээд тэдгээр кейсүүдийг ингээд уншаад үзэх юм бол хүмүүс ингээд одоо мөнгө олоход, баяжхад те маш олон ингээд оюуны чадамжтай залуу хүмүүс ямар нэгэн шин зүйлийг зохион бүтээгээд ч юм уу маш их мөнгө олдог ч гэсэн нэг ясандаа баяждаг ч гэсэн гэхдээ баянаараа үлдэж чаддаггүй. За үүний шалтгаан бол баяжих болон баянаараа үлдэхэд хоёр өөр ур чадварыг шаарддаг юм байна. За тэнгууд хоёр өөр төрлийн ур чадварыг шаарддаг байтал нөгөө хүмүүс чинь баяжихтаа нэг ур чадваруудыг ашиглаад баяжсан байгаа шүү дээ. Тэгтэл тэр ур чадваруудаа ашиглаад бас баянаараа үлдэж болно гэж боддог гэдэг. Тэгтэл шал өөр өөр төрлийн ур чадваруудыг бид нэр хөгжүүлэх хэрэгтэй юм байна. За жишээ нь мөнгө олж эхлээд баяжихад бол хүн зоригтой байх хэрэгтэй юм байна. Эрсдэл гаргах хэрэгтэй юм байна. Эрсдлээ үүрэх хэрэгтэй юм байна. Тэгээд дайчин байх хэрэгтэй юм байна. Харин эсвэргээрээ олсон хөрөнгөө та хадгалж авч үлдэхийн тулд энийг өсгөж үржүүлэхийн тулд болохоор эсрэг ур чадварууд нь буюу одоо жоохон аимхай байх хэрэгтэй ч юм уу, эрсдлээс зайлсхийх, за мөн даруухан байх гэх мэтчлэнгээд шал өөр ур чадваруудыг гаргадаг юм байна. Тэгтэл нөгөө хүмүүс чинь эхлээд баяжихын тулд чинь эрсдэл үрж исэн, зоригтой байсан, дайчин байсан. Тэгээд амжилт гаргасан учраас яг энэ ур чадваруудаа энэ зан төлөвөөрөө энэ хандлагаараа мөнгөө ч гэсэн өсгөж үржүүлж болно, хатгалж болно гэж бодоод алдаа гаргаад идэг гинэ. Тэгэхдээ номын зохиолч маань бол таны зорилго чинь зүгээр нэг баяжих биш. Эцсээ хүртэл баянаараа үлдэх учраас энэ хоёр чинь хоёр өөр ур чадварыг шаарддаг бөгөөд та аль юм дээр явж гин те та бизнесээ босгож гин үү эсвэл босгочихсон бизнесээ эсвэл цуглуулчихсан эд хөрөнгөө хадгалж авч үлдэх гээд аль шатн дээрээ явж гин, аль үе дээрээ явж гин, аль үе дээрээ би аль ур чадвар, аль зан чанаруудаа ашиглах ёстой вэ гэдгээ мэддэг байх ёстой гэсэн байна. За 3 дугаарт бол үнэгүй зүйл гэж огт байхгүй. Тэгэд ямарваа нэгэн зүйлийн үн хөлсөн таны нүдэнд харагдахгүй байж болно. Гэтэ үнэн нь ингээд харагдахгүй байна гэдэг чинь үнэгүй гэсэн үг биш шүү. Юмны аливаа юмны төлөөс бол заавал байдгаа. Тэгэхээр бүх юм төлөөстэй гэдгийг эхлээд ойлгох хэрэгтэй гэсэн байлээ. За дээрэс нь ингээд хүмүүс одоо мөнгө хадгалнаач гэдэг юм уу, хувьцаанд хөрөнгө оруулнаач гэдэг юм уу, ямар нэгэн хөрөнгө авнаач гэдэг юм уу, ингээд төлөвлөгөө гаргаж байгаа шүү дээ. Гэхдээ ингэж төлөвлөгөө гаргахтаа болохоор энийг авахд ч юм уу, энийг хийхэд ямар хэмжээний хөрөнгө мөнгө орох вэ гэдгийг л зөвхөн одоо төлөвлөдөг гинэ. Эсвэргээрээ энэ зүйлийг хийхэд сэтгэл зүйн надаас ямар их төлөөс гарах вэ гэдгийг төлөвлөдөггүй юм. Тэгтэл сэтгэл зүйн төлөөс гэдэг чинь маш том зүйл байдаг гинэ. Жишээ нь одоо нөгөө хувьцааны үн буусан ч гэсэн та хувьцаагаа зарж болохгүй шүү гэж хэлж байгаа шүү дээ. Гэхдээ бид нар энийг маш амархан хэлдэг. За дээрэс нь төлөвлөгөөгөө гаргахтаа за хувьцааны үн унсан ч гэсэн би хувьцаагаа зарахгүй гэсэн төлөвлөгөөгөө гаргаж байгаа. Гэхдээ яг боддоор яг тэрнтэй та нүүр тулаад эхлэхээр тэр хувьцааны үн унсараагаад бүр байхгүй болчвол миний хүүхдүүд ирээдүйд яах вэ ч юм уу те эсвэл би яах вэ ингээд бүр миний олон жилийн цуглуулсан хөрөнгө бүр ингээ байхгүй болчвол би ирээдүйд яах вэ гэдэг юм уу ингээд тэр үед нь та одоо сэтгэл зүйгээр хямран, санаа зовно, айн, сандран гих мэтлэнгээр ингээ сэтгэл зүйн төлөөс маш их байдгийн юм байна. Тэгтэл хүмүүс бол сэтгэл зүйн энэ үн төлбөр төлөөсийг нь ерөөсө төлөвлөгөөндөө оруулдаггүй гинэ. Тэгээд тэр энийг төлөвлөгөөндөө оруулахгүй байдгаасаа болоод яг энэ сэтгэл зүй дээр унаад идэх юм байна. Тийм учраас номын зохиолч бол үнэгүй зүйл гэж огт байхгүй. Дээрээс нь сэтгэл зүйн төлөөс гэдэг бол маш хэцүү байдаг. Тийм болохоор таны хийх байгаа зүйлд чинь хэр хугацаа орохын тэр хугацаанд таны сэтгэл зүйн төлөөс чинь бас та өөрөө айн сандран гих мэтчлэнгээр сэтгэл зүйн төлөөс та хэр их төлөх юм бэ гэдгээ бүр маш тодорхой мэдээд тэгээд тэр төлөөсөө төлөхөд бэлэн байх ёстой шүү. За дөрөвдүгээрт нь бол та санхүүгийн хувьд шийдвэр гаргалтан дээр анхаарах ёстой хэд хэдэн зүйлсийг бичсэн байлээ. За нэгдүгээрт бол хинч галзуу биш гинэ. Ер нь бол ингээд хүмүүсийн гаргаж байгаа шийдвэрийг харахаар яаж юм галзуу юм шиг шийдвэр гаргадаг байна. Би байсан бол хизээч ингэхгүй ч юм уу те. Эсвэл заримдаа таны гаргасан шийдвэрийг чинь хүмүүс
галзуу юм уу гэж хэлээд та гэхдээ тийм шийдвэр гаргасан тодорхой шалтгаантай байдаг. За үүний талаар бол номын зохиолч маань бол санхүүгийн хувьд бол хүмүүс шийдвэр гаргахдаа яаж шийдвэр гаргадаг вэ гэхээр өөрийнхөө амьдралын үзэж туулсан зүйлсүүд дээрээ тулгуурлаад шийдвэр гаргадаг юм байна. За жишээ нь та хэдэн онд төрсөн бэ гэдгээс шалтгаалаад таны хувьцааг харах өнцөг ч юм уу, үйл хөдлөлийг харах өнцөг ч юм уу, санхүү мөнгийг харах өнцөг өөр байх юм байна. Одоо жишээ нь мөнгө үүсгэхээс өмнө бол одоо хамгийн үнэтэй баялаг бол газар байсан шүү дээ, тий. Тэгэхээр газар гэдэг шиг бол хязгаарлагдмал баялаг. Энэ одоо газар гэж үзэх юм бол одоо та ингээд энэ газраас маш их газрыг аваад байх тусам ирээдүйд миний олж авах газар багасж гин гэсэн үг шүү дээ, тий. Хязгаарлагдмал баялагтай. Тийм учраас мөнгөтэй хүн гэдэг бол аимшигтай, шуналтай, аимшиг юм уу, бусд хүнийг боддггүй хүн байсан юм байна. Эсвэргээр ийм хязгаарлагдмал нөөцийг бид нэр газар гэсэн, тий. Хязгаарлагдмал нөөцийг булаацалдж байгаа үед бол ятуу хүн байх тусмаа одоо шунал багтаач гэдэг юм уу, сайн хүнч гэдэг юм уу, тий, бусдыг боддог хүнч гэдэг юм уу гэсэн гих мэтчлэнгээр та өөрөө яг ямар цаг үед төрсөн. За тэгээд таныг төрж явах чинь улс орны соёл моёл ямар байсан бэ гэдгээс шалтгаалаад бид нэр мөнгийг харах өнцгөн хүн болгоных өөр юм байна. За тэгээд хүмүүс ингээд шийдвэр гаргахдаа болохоор бид нэр ингээд логикоор шийдвэр гаргадаг гэж боддөө шүү дээ, тий. Одоо мөнгө олох томьёо бол инээ. Тэгэхээр энэ томьёоны дагуу бодоод шийдвэрээ гаргаараа гэж боддог. Тэгтэл яг амьдрал дээр хүн санхүүгийн шийдвэр гаргахдаа хизээч ингээд томьёо бичиж агаад шийдвэр гаргадаг шүү дээ, тий. Өөрийнхөө сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргацдаг. Тэгээд номын зохиолч маань хүмүүс бол яаж шийдвэр гаргадаг вэ гэхээр эхлээд өөрийнхөө нөгөө үзэж туулсан хүүхэд насаа ямар амьдралаар туулсан бэ гэсэн үзэж туулсан зүйлс дээрээ тулгуурлаад шийдвэрээ гаргацдаг. Ингээд шийдвэрээ гаргасныхаа дараа болохоор энэ шийдвэр яагаад зөв юм бэ гэдгийг болохоор жинхнээсээ логикоор томьёогоор тайлбарладаг гинэ. Тэгэхээр та өөрөө ингээд санхүүгийн хувьд шийдвэр гаргасан ч гэсэн бусад хүмүүс санхүүгийн хувьд шийдвэр гаргаж байгаа эдгээрийг харах юм бол ерөөсөө бүгдээрээ бие биенээсээ ингээд шал өөр нэг арахаар яаж юм галзуу шийдвэр гаргадаг байна гэж гайхмаар шийдвэрүүд гаргаж байгаа ч гэсэн тэр хүмүүс бол тийм шийдвэр гаргаж байгаа шалтгаан байгаа. За үүнээс одоо анзаарах ёстой зүйл нь гэх юм бол таны гаргаж байгаа шийдвэр 100% зөв гэдэгт та бити багт итгэлтэй байгаарай гэсэн мэлээ. Яагаад гэвэл та өөрөө нөгөө хүүхэд насндаа үзэж туулсан анх та мөнгөтэй яаж учирсан, мөнгөний талаар ямар ойлголттой юм бэ гэдэг дээрээ тулгуурлаад та шийдвэрээ гаргачихсан байгаа. Тэгээд таны толгой бол энэ шийдвэр яагаад зөв бэ гэдгийг батлаад байгаа болохоос биш энэ шийдвэр бол 100% үнэн гэсэн үг биш ээ. Тийм учраас та өөрөө болон бусад хүмүүс танд санхүүгийн зөвлөгөө өгөхөд ч гэсэн 100% итгэж болохгүй шүү. Эргэлзэх хэрэгтэй шүү. Тэгэхээр за дээрэс нь санхүүгийн ингээд олон хүмүүсийн түүхийг ингээд уншаад судлаад үзэх юм бол аз болон одоо азгүйтэл гэж зүйл бол бодитоор оршин тогтнодог. Тэгэхээр та үнэхээр ингээд толгоо сайтай, үнэхээр төвчээртэй одоо ёс зүйн хувьд ч гэсэн ийм мундаг байсан ч гэсэн та өөрөө нэг тохиолдолд азгүйтэлтэй учирч болно. Зарим тохиолдолд та өөрөө тийм сайн хичээгээгүй ч гэсэн азтай уулзраад маш их хэмжээний мөнгө олох боломжтой. Тийм учраас та ингээд санхүүгийн хувьд амжилт гаргасан үедээ энд маань тодорхой хэмжээний аз байгаа гэж бодох хэрэгтэй. За мөн бүтлгүүцсэн үедээ тодорхой хэмжээний азгүйтэл ч гэсэн байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгснээрээ та өөрөө бүтлгүүтгэрээ би муу юм бэ гэж яваад өгчгүй. Одоо мөнгө олохороо би бол ийм ухаантай юм байна гэд өөртөө бардаад явчихгүй байх ёстой учраас аз эз гэж зүйл бол байдаг гэдгийг шийдвэр гаргалтын дээр анхаараарай гэсэн байлээ. За мөн дээрэс нь хүн болвол угаасаа нэг юм ханшгүй шуналтай юм аа л да. Өөрөө одоо нэг саятан байвал тэр бомтон байх боломж олдох юм бол тэр нөлөө дандаа зүтгэж идэх нь бол энэ хүний төрлөх мөн чанар юм байна. За гэхдээ хүн өөрөө тийм одоо илүү гарах боломж руу тэмүүлж байгаа нь зөвч гэсэн яг цагаа тулсан богино тийм одоо богино хугацааны дотор за сарын дотор ч юм уу маш их хэмжээний мөнгө олох боломж байна ч гэдэг юм богино хугацааны дотор баяжих боломж байшгүй гэсэн тохиолдолд хүн нөгөө нэг эрүүл ухаанаа алдаад буруу шийдвэрүүд гаргадаг гинэ. Тийм учраас өөрөө эхлээд хэмжээгээ тогтоох хэрэгтэй байна. Яг миний зорилго хэд юм бэ? Ямар хэмжээний хөрөнгөтэй байхад би үнэхээр хангалттай амьдраад миний хэрэгцээ хангагдаад ах юм бэ гэсэн ийм одоо өөрийнхөө хязгаарыг эхлээд тогтоож өгөөрэй. Ингэж хязгаараа тогтоож байгаа нь та өөрийнхөө ур чадваруудыг ингээд ашиглахгүйгээр өөрийгөө хойш нь татж байгаа хэрэг биш. Эсвэргээрээ харин ч та одоо тийм эрсдэлтэй зүйлийг хийгээд байгаа бүхнээ байхгүй зүйлхийн төлөө байгаа бүхнээ алдахгүй байхын тулд өөрийнхөө хэмжээ хаана хүрээ зогсох вэ гэсэн хэмжээгээ урьдчилан тогтоож мэддэг байх ёстой шүү гэсэн байлээ. За мөн дээрэс нь одоо санхүүгийн нөгөө баяжих төлөвлөгөө гаргахад чинь бид нэр ингээл супер төлөвлөгөө гаргадаг шүү дээ тий. Гэхдээ номын зохиолч бол та төлөвлөгөө гаргахдаа алдах орон зайг заавал үлдээгээрэй гэсэн байлээ. Яагаад гэвэл саяны хэлсэнчлэн аз гэж зүйл байгаа, азгүйтэл гэсэн зүйл ч гэсэн яг бодитоор оршдог. Бид нэр аз гэдэг зүйл нь бодитоор оршдог учраас азанд хэрнээ азгүйтэл гэдэг зүйл гэсэн бодитоор оршдог байдал тэрэнд итгэхгүй байж болохгүй шүү дээ. Тийм учраас төлөвлөгөөгөө гаргахдаа аз эз ч гэсэн байгаа учраас та өөртөө төлөвлөгөөндөө алдах орон зайг жоохон гаргаж өгөөрөө. Энэ төлөвлөгөө бүтэхгүй бол ийшээгээ ч юм уу эсвэл бол
одоо таны ашигчин 40% байхаар төлөвлөж ивэл за 20% байсан тохиолдолд би яах вэ ч гэдэг юм уу, ингээд алдах орон зайтай байж та эрүүл ухаанаа алдахгүй шүү. Тэгэхээр шийдвэр гаргалтан дээр эдгээр зүйлсүүдийг анхаараарай гэсэн байна. За 5 дугаарт хамгийн сүүлийнх нь болохоор зорилго нь өөр хүмүүсээс ерөөсөө зөвлөгөө авч болохгүй гэсэн байлээ. Өөр жингийн тоглогчоос битгий зөвлөгөө аваа гэд бичсэн байлээ л дээ. Энэ яагаад вэ гэхээр энэ ном дээр бол хувьцааны талаар аягүй их бичдэг л дээ. Тэгэнгүүт одоо жишээ нь хувьцааны дотор те би 7 хоногийн дотор мөнгө хийх гэж байгаа хүн байлаа гэж бодъё. Тэгвэл тэр хүн юу харах вэ гэхээр огцон өсөлтийг л харна. Тэгээд өнөөдөр би их мөнгөөр авж гин үү, хувьцааны өндөр байна уу гэдэг нь хамаагүй. Өнөөдөр өндөр авсан ч гэсэн маргааш би энэсээ арай өндөрөөр зарчих юм бол болох юм байна л да. Тийм одоо шууд богино хугацаанд мөнгө хийх гэж байгаа хүмүүс. Тэгтэл та өөрөө урт хугацаанд 20 жилийн, 30 жилийн эсвэл насан туршдаа ч юм уу хэрэв урт хугацаанд хувьцаанд хөрөнгө оруулах гэж байгаа бол өнөөдөр өндөр үнээр авах биш, бууртал нь хүлээж агаад буурсныхан дараа авдаг ч юм уу. Өнөөдрийн үнний энэ савлгаа бол танд нөлөөлөхгүй юм байна л да. Тэгтэл бид нэр ингээд хувьцаал хийж байгаа юм чинь бүх хүмүүс адилхан байгаа. Тэгэхээр хувьцаа удаан хийсэн ч юм уу тэр хүний үйлчлэлийг дагаад хийчихэд болно гэж боддөг юм байна. Эсвэргээрээ тэгтэл зорилго нь өөр байх юм бол тэр хүний хувьд зөв үйлдэл ч гэсэн таны хувьд буруу байж болох юм байна. Зарим тохиолдолд таны хувьд хийх ёстой заавал чухал тэр зөв үйлдэл чинь хин нэгний хувьд буруу үйлдэл байж болох юм байна. Тийм учраас хүн болгоны хувьд зорилго нь өөр учраас хамаа намаагүй шууд өөр хүний үйлдэл, өөр хүний зөвлөгөөг огт дагаж болохгүй шүү гэсэн байлээ. За энэ мэтлэнгээр мөнгөний ухаан номон дээр маань бол 20 жижиг бүлэг дээр санхүүгээр та амжилтанд хүрэхийн тулд сэтгэл зүгээ яаж удирдах ёстой, мөнгөний арга ухаанд яаж суралцах ёстой юм бэ гэдэг талаар бүр маш дэлгэрэнгүй бичиж өгсөн байлээ. Тэгээ миний хувьд бол уншиж исэн санхүүгийн номон дундаас бол уншаад шууд амьдрал дээр хэрэгжүүлэх зүйл маш ихтэй ном байна да. За тэрнээс гадна бас бүр ингээд хит өндөртэй бүр одоо ингээд санхүү эрхлөөнд хүрэхийн тулд ингэх ёстой, хийх ёстой гэдгээс гадна одоо яг ингээд залуу хүмүүс ч юм уу, одоо ингээд санхүүгийн хувьд дундаж хүмүүс ч өөрийнхөө байгаа түвшнөөсөө дараагийн түвшинд гарахад шаардлагатай зүйлсүүдийг бас бичсэн болов уу гэж бодлоо. Тэгэхэд өнөөдрийн бичлэг дээр мөнгөний ухаан ном байла. Тэгээ дараагийн бичлэгээрээ уулзъя, баяр таа.